Сайн байцгаана уу, намайг Цэдүү Огтой Булган гэдэг би улсын тэрэгний шилдэг менежментээр 14 дугаар цэцэрлэг бүлгийн багшаар ажилладаг. Нэр хүнхий хэрхэм ажил 9 дэх жилдээ ажиллаж байна. Цэцэрлэгийн багш гэдэг бол анхны бие чадна гэсэн итгэлийг бяцхан төршин хасаагч хүмүүс юм. Энэ болохоор би мэрэгчлээ хайртай, бас дуртай. Хүүхэд өөрөө асуудал шийдвэрлэх, асуулт тавьж асуултынхаа хариултыг олохын тулд туршилт хийж бодит амьдрал дээр хэрэгжүүлэх чадвар суралцах зорилготой тоглоом зориулсан, зохиол зориулсан, шинжилгээ судалгаа зориулсан STEM арга зүг чиглэлтэй тоглоом сургалт үйл ажиллагааны нэгдмэл байдлаар ашиглаж байна. Бүлгийн менежментийн дагуу манай бүлэг байгаль нийгмийн орчин, математик, хэл яриа, дүрслэх урлаг гэх мэт сургалтын төвөдтэй 2025-аас 2026 оны хичээлийн жил хэл яриа төв 46 номоос 67 номтой ажилтгийж номын тог, хүүхдийн харж ярих зураг, том номог, зураг давмгайлсан ном, сургамжтай үлгэрүүд гэх номоор ажилт хийсэн. Мөн математикийн болон тоолоороо ижлийг олоороо дүрсээ нэрлээрээ гэх мэт сургалтын хэрэглэхээр баяжилт хийсэн. Хүүхдийн ялгаатай хэрэгцээнд тулгуурлан ертөнцийн 3 сургалтын хэрэглэгдэхүүнийг гэр бүлийн орчинд хүүхдийн хөгжлийг дэмжих үүднээс бүлгийн цахим хаягаар дамжуулан дагаад хийгээрээ цахим хичээлийг боловсруулж цэцэрлэгтээ удаан хугацаагаар ирэхгүй байгаа хүүхдэд сургалт үйл ажиллагааг тасралтгүй хангах зорилгоор математик, дүрслэх урлаг, хэл яриа гэх мэт чиглэлээр цахим хичээл боловсруулж ажиллаж байна. Доктортой хөгжлийг дэмжих олон улсын эко сургууль цэцэрлэг хөтөлбөрийн хүрээнд 2 дахь удаагийн ногоон тугийн эзэн өргөмжлөлт цэцэрлэгийн үзүүлэх ажлын хүрээнд байгаль нийгмийн орчин чиглэлээр чиглэлтэй тоглоом үйл ажиллагааг аймгийн 32 цэцэрлэгийн 66 эрхлэгч арга зүйч нарт түгээн дэлгэрүүлсэн. Мөн аймгийн дүрслэх урлагийн мэргэжлийн багш нарын бүлгийн уулзалтаар 32 цэцэрлэгийн 26 багш нарт дүрслэх урлаг чиглэлээр Аалт сэдэвтэй үзүүлэх ажил зохион байгуулж туршлагаа түгээн дэлгэрүүлэн ажиллаж байна.